За сайн байцгаана уу. Happy 24 клубээс мэдчилж байна. За өчигдөр өнөөдөр хоёр бол маш их сонирхолтой криптовалютын зах зээл дээр ханшны өөрчлөлт явагдаж байна. За биткойн бол огцом өссөн өчигдөр. Өнөө шөнө бол ингээд ханш унсан байгаа. Харуулаа 13970 Binance дээр хүрээд ингээд нэг 8 цагийн дотор унтсан байна. За 1 цагийн интервалтай бүгд дээр харцгаая. За энэ ингээд 27-ны 3 цагийн үед бол 13970 хүрээд ингээд үүрээр ханш унсан. Унаад ингээд 11791 дээр орсон байна. Одоогийн байдлаар бол 11950 байна. За энэ ингээд яагаад огцом дээшлээд унаад байна? Энэ бүгд дээр биднес бол өөрсдийн дүн шинжилгээ хийж байгаа. За энэ дээр нэг унах буюу өсөх болсон шалтгаан нь бол энэ 26-нд гарсан мэдээлэл байна. LedgerX гэдэг компани Америкт байрладаг. Энэ бол Commodity Futures Trading Commission гэдэг Америкийн нэгдсэн улсын барааны futures арилжааны комисс буюу Америкт явуулж байгаа энэ товарын биржийн хууль хэрэгжилтийг хямдаг байгууллагын зөвшөөрлийг бол авсан байгаа. Ямар зөвшөөрөл авсан гэхээр энэ биткойныг буюу битээр нь одоо арилжаа хийх зөвшөөрөл байгаа. Эднээс бол Bakkt болон бусад энэ futures арилжааны зөвшөөрөл хийж байгаа компаниас төрүүлээд авсан. Нэг ялгаатай зүйл нь бол эднээсийн ялгаа нь бол маржин арилжаа хийдгүү. Биткойныг бол яг тухайн контракт дуусны дараа битээр нь бол худалдаа авагчдад бол өгөх тийм зорилттой компани байгаа. За энэ мэдээлэл байна. Нөгөө нэг нь бол SME биржийн одоо энэ арилжаа 3-6 сараар ингэж явагддаг байгаа. Бүтээгдэхүүний код нь бол энэ биткойн. Биткойныхоо код нь бол 4 үсэгтэй байдаг. За энэ бол 19 нь бол он байгаа. BTC буюу энэ энэ QUZ нүсүүдийн тухайн сарыг тэмдэглэсэн байдаг. Одоо M болон 6 сарыг тэмдэглэсэн байна. Энэ 18 оны 12 сарын 31-ээс 6 сарын 28-нд хүртэлх 6 сарын энэ futures арилжааны хугацаа бол маргааш дуусна. Энээс амжиж бол одоо юу гэдэг биткойн өвлийн үед ингээд ханш багтаа үед авцсан энэ халиннууд арай өндөр үнэтэй болонгууд ингээд биткойноо зарж авах магадлалтай. За нэг ийм гаргалдаад байгаа. За futures арилжаан дээр биднээс эргээд орё. Энэ дээр 3-6 сарын арилжаа хийгддэг. Дараагийн ээлжит futures арилжаа бол 4 сарын 29-ноос 7 сарын 26 хүртэлх юм арилжаа байна. Ингээд хамгийн эцсийнх нь бол 12 сарын 27-нд хаагдах. За энэ 28 буюу маргааш энэ нодлонгийн 12 сарын 31-нд авсан futures арилжаа дуусаад 7 сарын 1-нд бол энэ тооцоогоо хийж дуусах юм байна. За энэ дээр автомат дээр бид санаад үзсэн. Өчигдөр бол энэ дээр бол ингээд 13,000 нүс гээд ингээд явж ирсэн. За энэ тухайн 3 сар 6 сар энэ 8 9 сарын futures арилжааны ханш бол энэ өнөөдрийн 6 сарын ханшнаас шалтгаалan дээшээ дошоо болох өсөж дээшээ дошоо болдог юм зөв тогтолтой байгаа. Тийм учраас энийг бол та бүгд бас судлаад мэдэрэй. Бид аль болох энэ Happy 24 клубийнхаа хэмжээнд бол энэ криптовалютын арилжаа ямар бизнес хийвэл зүгээрээ хизээ агуулах уу техник фундаментал анализ техникийн талаар ингээд мэдээлэл өгөх боломжтой. За энэ огцом ханшны одоо өсөлт бол энэ нодлонгийнхаас хойш хичнээн хувийн өсөлтөнд ороод ингээд өөрчлөлт хувийг бол энэ Fibonacci-гаар харахад бол маш их хэвтэйхэн мэддэг. За бүгдээрээ Fibonacci-гаар харъя. Энэ 18 оны 1 сараас хойш хичнээн хувьтай байна гэдэг энэ хамгийн доотлын нодлонгийн 18 оны 1 сараас хойш ингээд доотлын ханш хүртэлгээд аваад үзье. Тэгэд бол энэ 61% болоод яг энэ 14,000 дээр зааж байна. За ингээд доош унах магадлалтай. За энэ жоохон их дүрслэлтэй учраас арай өөр юм дээр үзүүлээ.
Ингээд татаад үзэхлээр энэ 14,000 гол 61% дээр зааж байна. 0.5% нь болохоор энэ 11,500 0.38% нь 9,500 0.43% нь энэ 7,100 дээр зааж байна. За энэ 7,100 маш сонир ханшны төвшин байгаа. Энэ дээр биднээс сими бирж дээр авч үзье. Бид энэ дээр тэмдэглэсэн. За энэ арай тодор тэмдэглэсэн байгаа. Энэ дээр 19 оны 5 сарын 17-нд бол $1000 гэп бүрсэн буюу ханшны тасралт үүссэн байгаа. Сми бирж буюу энэ фьючерс арилжааны бирж дээр бол хагас бүтэн сайн амралтын өдөр ажилтгүй учраас ингээд ханшны тасралт үүсчихдэг. Үүний дараа за 4 цаг дээр авч үзвэл арай өвтэйхэн тод харагдах байх. За ямар процесс явагдсан бэ гэхээр за энэ 27-нд болохоор бас тасарсан байна. Гэхдээ энэ тасралтыг бол ингээд доошоо унаад хаацсан. За энэ 19-нд бол тасарсан. Энэ тасралт хаагдаг байгаа. 8,501-ээс 8,900 гэдэг нэг $500 энэ тасралт хаагдаг байгаа. За дараагийн гэп буюу ханшны тасралт бол энэ 10,060-аас 10,586 $500 тасралт хаагдаг байна. За энэ өнөөдрийн ханшны үнэлтээр энэ 19-ний гэпийг бол хаацсан байна. Тэгэхээр ямар магадлал харагдаж байна гэхээр энэ дээр бол доошоо ханш 8,510 руу орох магадлалтай ингээд ханш унаад. За үүний өмнө яг иймэрхүү ханшны уналт огцон өссний дараа яаж хэдэн хувиар унжсэн байна. Энэ талаар бүгдээрээ харъя. За энэ 17 оны огцон энэ 19,000 руу явсны өмнөх үеийн одоо ханшны үнэлтийг бүгдээр ингээд ажиглахыг үүтэй хэдэн хувиар унаад хэдэн хувиар өссөн байна. За 30% уналт болсон байна. Өссний дараа энэ 39% уналт болсон байна. 17 оны 9 сарын 1-ээс хойш. За энэ жоох ойролцоо багцаа аваад байгаа. Яг нарийн яг уу за 30% ингээд 30 За нөгөө өндөр ханшин дээрээс аваад үзье. За энэ уналт. За энэ дээр 36. За бүр ийш онсон 47%. За ийш бол 37%. Тэгэхээр нэг 40% таа гэдэг дүндчилж биднээс авч үзэж болно. За өнөөдрийнхөө ханшин дээр ингээд бүгдээ аваад үзье. Энийг яасан байх нь. За энэ бол 3,200 3,500 дээр яг энэ хэсэгт бол биднээс юу гэж дүгнэж байгаа гэхээр энэ хэсэгт одоо крипто үйл буюу институционал хөрөнгө оруулагч нар бол энэ хямдхан дээр маш ихээр цуглуулсан. Одоо бол ингээд өндөр болцсон үед нь зарж явах магадaltaй. За энэ 14,000 болоод унж байгаа шалтгааныг биднээс өмнө ярьлаа. За ингээд өмнөх шинжилгээний уналтын одоо хувьтай биднээс ингээд харьцуулаад үзье. За нэг цаг дээр авчид харуул арай өвтэйхэн байх болов. За нэг цаг дээр авчид үзье. За тэгээ 14,000-аас за одоо уналт нэг 18%-тай. За ингээд 40% руу ингээд оруулж яах вэ? Тийм ээ. Шинжлээд үзье. За 40% руу ингээд ороод ирэх юм бол нөгөө 8,100 энэ нөгөө фьючерс арилжааны гэпийг хаана гэсэн үг. За энэ дээр хийж байна. 8,400-ийн тасралтыг хаачих юм байна. Тийм учраас бид бол энэ SME биржийн
ханшны тасралт ингээд унаад хаагдах магадaltaй гэж үзэж байгаа. Тийм учраас та бүгд энэ биткойныгоо хизээ авах уу зарах уу шийдвэр гаргахдаа биднээсийн мэдээллийг бас нэмэр болох болов гэдэг үгнээс хийж байна. За биткойны давамгаал бол энэ бусад криптовалютаас бол нэлээд өндөр 98% таа байж байгаад 17 оны 3 сард бол ингээд унсан 85% руу. За ингээд унсан байна. 18 оны одоо эцгэд бол 67% таа буюу яг өнөөдрийн ханш биткойны давамгаал бол 66. Энэ бол 18 оны одоо 1 сарын үетэйгээ одоо 17 оны 12 сарын үетэй одоо ойролцоо давамгаал нь ирсэн байна. За бид биткойн дээр байгаа хөрөнгөө шинэ альткойн болгоод ингээд хөөрөх юм бол илүү ашигтай гэдэг маягаар нэлээд бичлэг хийсэн байгаа. Нөгөө нэг зүйл нь бол яг хуу ийм огцон өсөлтийг үүснэ гэж мэдэхгүйгээр бас та бүгдэд нэг 10,011-тэй багт нь 7,800 унаа гэсэн тайлбар хийжсэн боловч ер нь бол криптовалютын зах зээл бол таагдчихгүй төрөл бүлийн мэдээллүүд маш их нөлөөлдөг, өөрчлөлт хурдан ордог байгаа. За энэ дээр бол биднээс стеллерийн шинжилгээг бол ингээд хийжсэн. Энэ дээр бид тодорхой хэмжээний стеллерийг бол авах захиалга 0.10 центтэй өгсөн байсан. Өнөөдөр энэ ханш огцон унаад биелэгдсэн байлаа. Энэ бол одоо өнөөдөр ханш унсан бүр 0.1 рүү ингээд орсон байгаа. За энэ талаар биднээс бас ярих болно. За нөгөө нэг нь харж явах ёстой зүйл бол энэ криптогийн одоо айц буюу шунлын индекс гэж байна. Энэ бол баг дээд цэгтээ өрсөн. Өчигдөр бол баг 97% өрсөн. Сүүлийн сард бол 61% та өнгөрсөн 7 хоногт 84%, өчигдөр 95% дунджаар одоо 92% та шунлын индекс бол арай багасж байна. Энэ нь юу харуулж байна гэхээр хүмүүс биткойныг авах нь арай багасж байна гэсэн үг. За энэний бас харуулжтай нэг зүйл нь бол түүхэн дээд одоо шунлын индекс бол өчигдөр бол хүрсэн 95% та. За энэ бол 18 оны 2 сарын 1-ээс хойш үзүүлсэн байна. За 18 оны 1-2 сард та бүгд мэдж байгаа биткойны ханш бол 20-тоогоос ингээд жоохон доошлж явахд бол энэ одоо шунлын индекс 63 та байсан байна. Энэ дээр 18 оны 5 сарын 6-нд бол 67 тоо. За 7 сарын 29-нд 54 тоо. 18 оны 11 сарын 14-нд 56 та. За 19 оны 2 сарын 23-нд бол 63 та. За ингээд энэ сүүлийн 2 өдөр бол ингээд 90-ээс дээш гарсан байна. Ийм бас үзүүлэлт байна. За нөгөө нэг харах ёстой зүйл бол энэ long буюу short зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн одоо үзүүлэлт буюу хичнээн хүн авч хичнээн хүн зарж байгаа ингээд харуулж байгаа юм үзүүлэлт байгаа. Одоо short буюу зарж байгаа их байна. Нийлүүлэлт их, зарах нийлүүлэлт их буюу захиалга их гэдэг нь бол ханш уннаа гэсэн. Авж байгаа буюу худалдан авж байгаа хүмүүсийн хувь бага байна. Тэм учраас ханш унж байна. За энэ дээр ингээд цагаараа харчна. 12 цагийн өмнө бол энэ long нь бага, short нь их байсан байна. За ингээд 72 цагийн өмнөх бол харагдаж байна. Short нь 286 short давмгаалжсэн байна. Нөгөө зарах захиалга нь их байсан байна 72 цагийн. Тэгтээ их сонин ийм үзэгдэл байгаа. Зарах захиалга их байсан ч гэсэн энд бол одоо 72 цаг гэдэг чинь 3 өдрийн өмнө шүү дээ. 3 өдрийн өмнө. Өнөөдөр 27 гэдэг чинь 25-нд ханш бол өсөөд байсан. Энэ дээр зарах захиалга их байх байсан ч гэсэн ханш бол өсөж ирсэн юм үзүүлэлтүүд байгаа.
За 48 цаг бас л шорт нэх байсан. За 24 цаг уу. За бас шорт хамгаалж ирсэн байна. За 60 минут. За 30 минут. За 60 минутны өмнө бол зарах захиалга хийх байсан байна. 60 минутын зарах захиалга хийх байсан байна. За нөгөө нэг харуулжтай энэ сайт бол энэ биткойны үзүүлэлтүүдийг маш эвтэйхэн үзүүлсэн сайт байгаа. За 7 хоногийн өмнө 30 хоногийн өмнө 90 хоногийн өмнө та эдгээр крипто валют болон биткойн алткойнуудыг авал хэдэн хувиар өсөж буурсныг үзүүлсэн өснөгт байна. За coin 360-ыг бол одоо та бүгд мэдж байгаа. Үрдэн ярьсан. За энэ биткойны давамгааллыг энэ coin market дээр харуулъя. Зах зээлийн нийт хэмжээ бол 332 тэрбум 711 сая доллартай тэнцэж байна. 24 цагийн хугацаанд үүний 133 тэрбум 539 сая доллар нь бол зөвхөн биткойн дангаараа эзэлж байгаа буюу 62.6% байна. За ингээд нийт одоо биткойны давамгааллыг 13 оны 4 сарын 29-ноос хойш ингээд харуулсан байна. Одоогоор бол ингээд 60% өснөгт байгаа. За нөгөө нэг бид биткойноор хөрөнгө байлгасан дээрөө бусад валютын биткойнтой харьцуулсан харьцааг хэдэн хувиар өөрчлөгдөж байгаа энэ coin market дээр харж болно. За энэ дээр бол доллартай харьцуулсан харьцуулт 24 цагийн дотор өөрчлөлтийг үзүүлсэн байна. Ethereum бол уналттай байна. Ripple 3% уналттай, Bitcoin Cash 3%, Litecoin 6%, EOS 8%, Binance 4%, Bitcoin CV 11%, Cardano 2 гэх ингээд харуулж байна. За яг тухайн энэ altkcoin-уудыг хэрвээ биткойнтой хослолтоор аваад үзэх юм бол бас энэ уналтуудыг харж болно. За иймэрхүү юм уналттай байна. За ингээд Happy 24 клуб бол биткойны өөрчлөлт, ханшны өөрчлөлт, ямар бизнес одоо крипто валют дээр ашигтай хөлбөр бизнес юу вэ гэдэг талаар мэдээлэл өгөх болно. Манай мэдээллийн сүг бол энэ сайт байгаа. Нөгөө нэг нь бол энэ Happy 24 гэдэг энэ YouTube байгаа. YouTube дээр та нар subscribe хийгээд хонхоо дараарай. Бид энэ дээр бол өөрсдийн тодорхой хэмжээний видео бичлэгүүдийг ингээд тавьсан байгаа. Та бүгдэд таалагдж лайк дараарай. Бүртгүүлээрэй, хонхоо дараарай. За анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.